За нарлаг сайхан өдрийн мэнд хүргэе. Мюнхен хотоос мэдчилж байна. Манад өнөөдөр гэхдээ Шведийн Ван тунсаас хүндэт зочин ирсэн байгаа. Тэгээд Бадамсэдийн үлзий сайхан хүүхдийн сэтгэл засалч Стокгольмын их сургуулийн судлаач. Өнөөдрийн бидний ярилцлагын сэдэв болохоор хүн болгон аав ээж болсон хүн болгон хүүхдүүдээ аль болохоор эрдэм мэдлэгтэй өшөө сайн хүн байхыг амьдралдаа азтай, одтой байхыг хүсдэг. Тэгээ хүүхдүүдийнхаа тэр потенциалыг одоо ялангуяа баруун дээрэгдэд байгаа сэдэв бол нөгөө юмд хүрэх, сурах тэр эрч хүч, хүсэл тэмүүллийг яаж өдөөж, яаж тэрийг унтраахгүй ингээд авч явах талаар ярилцал зүгээр юм болоо гэж бодлоо би тантай. Сонирхолтой сэдэв байна тий. Ягаад гэвэл их яриухтай сэдэв. Тэгээ хүн хүнийхээ онцлог эцэг эхчүүд өөрсдөө тэр нөгөө би ингээд нэрлэжээ л да эцэг их байх үүргээ хэрхэн гүйцэлдүүлж байгаа, ажил албаа хэрхэн хийж байгаа. Тэгээ өөрсдийнх нь нийгмийн болон эдийн засгийн онцлогоос шалтгаалаад өөр байдаг. Учираас тэгээд хүнээсээ шалтгаалаад нөгөө хүүхдүүдээсээ шалтгаалаад өөр байдаг болохоор яриухтай. Гэхдээ үзье. Чи асуултуудаа тодорхой тавил зүгээр ээ. Тэгээ. Хүүхдүүд одоо эцэг эхнэр маш олон янз байгаа тий. Зарим нэг нь дөнгөж хэлд ороод эхлэнгүүт нь л монгол хэлээ сайн зааж амжаагүй хэрнээ англи хэл өргөө гэдгийг тэр бүх евро ингээл 7 хоног болгон чирээ явж гин одооний өсөж том болж байгаа хүүхдүүдийг машины хойд банкнд суудаг иргэд гэдэг хоч өгсөн байгаа. Гэх мэтчлэн ер нь яг тэр хүүхдүүдээ гэрээсээ гадна нөхцөлд дэмжиж хөгжүүлэх тэр юу хэр зөв байдаг вэ? Зөв буруу гэж би бол хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ ягаад гэвэл тэр нөгөө эцэг эхийн ажлыг чинь тухайн таны ажлыг би дүгнэж үнэлж чадахгүй шүү дээ тийм. Тэгээ тэр онцлогоос шалтгаалаад тэгтээ хамгийн түрүүнд би хүүхдүүдийг хүүхэд байлгаач, хүүхэд байх эрхийг нөгөөч гэдэг нэг ерөөсөө юм ярьдгийг. Сая нөгөө хэлж штэ одоо ингээд өрний орнуудад ингээд барууны орнуудад хүүхд сайн аав ээж болох нэг зүйл нь гэвэл хэдий чинээ олон дугуйланд хэдий олон хүүхдүүдийг хөгжүүлэх тэр сургалт семинарт дагуулж сургалтанд явуулж чадчихээн тэр нөхцөлийг нь эдийн засгийн болон санхүүгийн болон цагийн боломж бололцоо гаргаж чадчихээн гэдгээрээ сайн аав ээж гэдэг одоо цолыг өрний эцэг эхчүүд авах гад байдаг. Тэрийг нь анзаараагүй бид нар бас тэгэх гээд байдаг. Гэхдээ тэр хүүхэд хэдий чинээ хүүхэд байх эрх чөлөөтэй байвал тэр хүүхдийн түрүүн бид хоёр харж исэн хүүхэд сэтгэх өөрийн гэсэн ертөнцийг өөртөө бий болгох өөрийнхөө ертөнц дотор гарч ирж байгаа асуултуудыг өөрөө таньж мэдэж өөрийнхөөрөө таньж мэдэх сурах процесс өөрөө таньдаг тийм юм тэр тал дээр нь хүүхдэд тэгэхээр өөрийгөө таних тэр боломжийг нь олгож өгөөч. Түрүүчийн сая ярилцлаган дээр чи бид хоёр ярьсан шүү дээ хүүхдээ яаж сайн хүн болох тал дээр эцэг бид нар юу гэж хүмүүжүүлэх вэ гэдэг тал дээр одоо ярихаар энтэй шууд холбогдоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд бүрэн бүтэн байж тэр дотоод хүнийхээ бас хөгжүүлж хүмүүжүүлэх юм чинь хүүхэд байх боломжийг нь бид нар бас дахиад хүчирхийлээд шууд аваад хүүхэд оюун ухааны хувьд хөгжих ёстой юм байна. Оюун ухаанаа хөгжүүлэх ёстой юм байна. Хэдий олон юм чадчих юм бол энэ нийгэмд одоо боломж одоо саяын чиний хэлсэн амжилттай тийм хүн болох юм байна гэж байгаа. Гэтэл чинь яг үнэн хэрэгтэй дүүрэн хүүхэд бай. Англиар self esteem гэдэг юм. Өөртөө өөртөө итгэх итгэл биш. Тэр өөрөө хүнэн дүүрэн байж өөрийнхөө хүнийг өөрт нь байгаад эрх чөлөөтэй байгаад өөрийг нь өөрөөр нь таниулах нэгт тэр боломжийг нөгөх хэрэгтэй байна. Нэг. Хоёрт нь хүүхдүүдийн өөрсдийнх нь сонгож байгаа өөрсдийнх нь сонирхож байгаа тэр сонирхлуудыг нь авч явах хэрэгтэй. Зүгээр аутизмтай хүүхдүүдийг энэ багийн тоглолттой тийм ээ хөл бөмбөгийн энэ юмд оруулаад тэр чинь бүр хар там болно. Тэгж явуулахаар тэрний орон тэр хүүхдийг өөрөөр нэгэ байлгах юм балаа. Манай хүүхэд хөгжим сонирхоод байгаа юм байна. Тэгвэл тэр жишээлбэл аутизмтай хүүхдүүд бусад хүүхдүүдийг бодоход би жишээ болгож байгаа шүү дээ. Зарим нэг анхаарал төвлөрөх чадвар нь
маш сайн тэгээд удаан хугацаагаар тэр нөгөө удаан хугацаагаар байдаг байхгүй ингийн хүүхдүүдийг бодоход тэгэхээр тэр нь сайн байдаг учраас тэр хүүхдүүд чинь тэр хөгжмийн авьяасны хөв үндсэндээ ирээсэн хөдөлмөр гэдэг шүү дээ. Тэгэхээр авьяасаа өгөгдсөн авьяасаа чааш нь хөгжүүлэх тэр боломж бололцоог тэр хүүхдийг хараад тэр онцлогийг нь хараад чиглүүлж өгч гэнэ гэсэн үг байхгүй. Тэрнээс би өөрөө хөгжмийн хүн хэмжээний манай хүүхдүүдийн тодорхой хэмжээний хөгжмийн сонсгол байх ёстой гэд хөгжмөнд явуулчихна гэдэг нэг хэрэг. Гэтэл за одоо би өөрийнхөө хэлснээс өөр юм эсэргүүцэж сөргөлж ярих гэдэг. Тэгтээ шинжлэх ухааны үндслэгээр буцаагаад баталчихна. Ер нь хос хэлтэй хүүхдүүд эсвэл оюуны чадамжтай, оюуны өндөр чадамжтай тэр идэвхтэй болгоё гэвэл ер нь хос хэлтэй ч юм уу бага насны хүүхдүүдийг болж өгвөл эртнээс хэрвээ боломжтой бол пианонд явуулаа гэдэг юмыг би миний хувь хүний юм шүү. Тэгтээ зөвлөгөө. Тэгтээ энэ нь болохоор тархины хүн талаасаа би хэлж байгаа шүү. Пианод явал яа тэгвэл би өөрөө хөгжимчин биш би тийм мундаг нот мэдэхгүй. Тэгтээ шинжлэх ухааны талаасаа үзэхэд тэр пианоны нөгөө нэг нотнууд шүү дээ тий. Математикийн хамгийн их яриухтай тэг нөгөө нэг яриух тэр чинь нотыг хараад унших нэг өөр хэрэг, тэрийг уншаад тоглож чадчихжээ гэдэг өөр хэрэг байхгүй. Тэгэхээр тэр бүх процессыг уншаад хийгээд явж байгаа гэдэг чинь хэл сурахтай адилхан өөрсдийнхээ нас 6 настай 7 настай хүүхдүүдэд ер нь бол тэднэрт бол квант физик бодоод байна гэсэн үг тийм. Тэгэхээр хэлийг нь сайжруулъя, анализ хийх чадварыг нь сайжруулъя. Ямар нэг юмыг хараад тийм ээ энэ нэг юмны учрыг нь олчий гэдэг тэр чадварт ухамсаргүйгээр хүүхдийг дэмжиж өгье гэж байгаа бол танд боломж бололцоо байгаа бол бага наснд нь болж өгвөл хөгжмөрөө тэр тусмаа төгөлдөр хур тоглоулах. За хамаагүй тэгээ хүүхд өөрөө хайчин л биз. Тэгтээ уг нь боломжтой бол тэр их зүгээр шүү. Тэгээд тэрэн дээр дээрээс нэмээд хэлгээд манай хүү төгөлдөр өөрөө хичээл явж байгаа. Тэгээд тэдний багш нь надаа юун дээр анхааруулж хэлсэн бэ гэхээр би нөгөө сайн багш гэж сонсчод уцтаад хүүхдээ ингээд нэг хагас жилийн дараа ч юм ороход бүртгүүлмээр байна гэдгсэн чинь одоо хэдэн настай ингээд тэгэхээр дөнгөж 5 хүрэх гэж байгаа гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь сайн тийм сонирхол байгаа бол одоо шууд аваад тэр одоо л ам гэд. Тэгэхээр яагаад тэгж юм бэ гэхээр 7 нас хүртэл та тарих судлаач юм мэдж байгаа нөгөө тархины тодорхой хэмжээ хөгжөөд хаагддаг тий. Тэр хүртэл суурийн сайн тавьсан байхад дараа нь 14, 15, 16 наснда тэд нар чинь ингээд зөндөө юм сонсож байгаа сонирхол байна шүү дээ. Сонирхлоос гадна энэ зохиол, энэ хөгжим яаж дуурах хэрэгтэй вэ, ёстой вэ гэд төсөөлж гарсан байгаа шүү. Тэгэхээр тэрэндээ хамаагүй амархан хүрч чаддаг. 7 наснаас хойш эхэлж байгаа хүүхдүүд нөгөө техникийнх нь төвлөр урч аягүй хэцүү хөгжим багхгүй тий. Тэгэхээр техникийнхаа хувьд тэрийг гүйцэтгэв. Тэгээ буцаад тэр нөгөө цохилт болоод frustration болдог тий. Тэгэхээр тэрнээс болоод шилжилтийн наснаас хойш маш олон хүүхдүүд нөгөө болдог учраас аль болохоор хэрэг таны хэлж байгаа боломжтой бол 7 наснаас өмнө эхэлж ивэл өшөө бүр үрдүн сайтай байдаг. Тий. Бага байхаар тий тархины үүднээс бол бага болохоор л болж тэр нөгөө нэг янз бүрийн оюуны одоо юу гэдгийг зүйлүүдэд явуулж яснаас тий баруун зүүн тарих би одоо мэдэхгүй юм л да тийм сургалтууд энэ төр байдаг тийш нь чирж явж яснаас болж өгөл бага байхад ер нь төгөлдөр хуурын юм өөрөө болвол болно л үст. Тэгтээ ер нь бол хийж яхан та хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт өөрт нь өгöd байгаа байхгүй. Тэр их боломжтой. Нөгөөх зүйл нь тархины үйл ажиллагаа. Одоо ингээд хоёлаа юу яач төсөөлөд яриа тий. Тархины үйл ажиллагаанд чи өөр нь ингээд юм тархины одоо булчин байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр ажиллах булчин байхын тулд тэр булчин чинь хүчтэй байлгахын тулд янз бүрийн хэрэгтэй тусгай юм идэх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм юм байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр бодит зүйл гэвэл эцэг гэхэд би одоо хэлэх гээд байгаа нь хүүхдүүдийг унтвал их унтвал мэдээж энийг бол хүн мэдж байгаа шинжлэх ухааны үндэслэл шинжлэх ухааны ололт нь юу вэ гэвэл ерөөс нь өсөлтийн эсүүд унтаж байхад хуваагддаг илүү их өрчдөг. Тэгэхээр хэдий ч нэх унтж чинь өсөлт сайн явагдаж байгаа нь тэр өсөлтөөс ярьж байна. Гэтэл тархины үйл ажиллагаа яадаг вэ гэвэл хэдий ч нэ унтж чинь төдий ч нэ тарих амарч авах юм аваад тэр тарих чинь их өөрхөн хогоо нөгөө компьютераар зарим нь делет хийн арилган тийм ээ зарийг хадгална төр зур хадгална тэгээд компьютер асаахад энэ төр унтарч юм эсвэл бүр ингээд сейвлээ тэгээд засаад янз бүрийн тэр чинь хүүхэд унтчих хахад хийгдчихэдэг. Тэгэхээр
формат тийм бүх төрлийн форматууд унтчих тийм. Тэгэхээр та яг өөрөө одоо нөгөө нэг хүүхдэд хөрөнгө оруулалт хий гэж байгаа хүүхдээр нь байлгана гэдэг нь тэрийг хэлээд ахгүй юу? Нөгөөх нь юу гэвэл хөдөлгөөн. Гүйлэг, үемүүлэл янз бүрийн спортын үйл ажиллагаанд явуулвал өөрийнх нь дуртай үйл ажиллагаанд нь сая би хөгжим ярьлаа шүү дээ, тэгвэл одоо дуртай үйл ажиллагаанд тэр дотроо хөдөлгөөн хамгийн чухал. Хүн витамин гэж байдаг юм бол тархины витамин, хөдөлгөөн хүүхдэд бол ерөөсөө хөдөлгөөн. Тэгэхээр хүүхдийг үемүүл хүүхэд гүйснийхин төлөө битгий загна. Гүйлэг харин гүйлгэх тийм ээ орон цагийг гаргаж өг. Тэгэхээр та хэрвээ ээж байгаа бол тий суугаад юм үзүүлээд суулгад сургана гэдэг ажил ерөөсөө тийм юм хийхгүй ээж аваа. Витамины, тархины витамин нөгөө буюу сайн унтуул, сайн гарга, гадаад ертөнцийг таниул, юмыг ажиглуул сурах, ажиглаад өөрийнхөө анализ хийгээд өөрийнхөө асуултуудыг өөрийнхөө ертөнцөөс тавьдаг болох. Тэгээд өөрийнх нь ертөнцид дотор та ор хамт бай. Тэрнээс шинжлэх ухааны хариулт шууд бороо орно гэхээр нь би өөрөө тийм алдаа хийсэн байхгүй юу? 4 настай хүүхдэд бороо оргоор физикийн үзэгдэл яриад нэмэх асах цэнийг яриа сууж байдаг тийм. Тэр хитрхи болоогүй байгаа юмыг хитэх тэгэхээр би танин мэдих эрх чөлөөгийн булаад авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгэж юусоо болохгүй юм байна гэдгийг нь нөгөө номыг үзэж байгаа да би нэг ийм ажил хийсэн. Тэгэхээр хүүхдийн тархинд витамин нөгөөх нэг чухал зүйл гэвэл хөдөлгөөн. Янз бүрийн байдлаар хөдлөвөл. Тэгээ хүүхдүүд танаа гэр байгаа бол танаа гэрт хүүхэд байгаа бол энэ аягүй чухал. Монгол ээж аваад ялангуяа монгол ээжүүдэд хүүхдийн өрөө бол хүүхдийн өрөө цэвэрхэн байх албагүй. Тэр хүүхдийн ертөнц тэнд байшин борцсон бол тэр байшин байж лээ. Тэрийг заавал байшин хураах нь хэний ажил вэ? Танд яригтай байгаа мó? Хүүхдэд яригтай байгаа мó? Тэгэхээр тэрийг та бас ээж эцэг томчууд нэг ийм ертөнцтэй мэн бид нар бас ийм ертөнцтэй мэн гэдгийг ялгаж салгаж хүлээн бид нар өөрсдөө тийм хүүхдийг хүлээн зөвшөөргөөлэн хүүхэд эцэг эхчүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ. Манай ээж гэж нэг ааштай юм байдгийг манай ээжийн аашиг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгэхээр хүүхэд бас хүлээн зөвшөөрнө шүү дээ. Дараагийн удаа нөгөө чинь за ээж ер нь ууртай байх шиг шүн унтаагүй гэсэн. Би ер нь жоохон хурдхан шиг байхгүй бол нөгөөдөг чинь энд нөгөө байдаг шиг ингээд 15 минутын хугацаанд явж очиж хувцас өмсөд гараад явхад манай ээжийн тэр нөгөө урд нь ингийн үед твчдэг твчээр нь байхгүй болцсон байгаа шүү. Тэгэхээр энэ нөхөр хаяа ийм байдаг шүү. Нэг янз бүрийн байдаг шүү. Гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдгийг хүүхэд бас өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хүүхдэж хүн бол сурж гэн хүн тий ээж эцэг эгч гэсэн бас хүн бол сурж штэ аль аль нь. Тийм байна тий. Дараагийн асуудал гэхээр одоо телевизэр гарснаас хойш энэ смартфон гэж нэг маш их хэрэгтэй. Гэхдээ бас нэг гат юм гараад ирлээ тий. Эндээс болж гэр бүлүүдэд маш олон асуудал гарч байгаа. Би бас тэрийг өөрөө мэдчихэж байгаа учраас зарим хүүхдүүд бүр үнэхээр гүн асуудалтай, бүр домтой, тэрнээсээ салж чаддгүй, салгаараа бөөн уйлан майлан хэрүүл юу болдог. Энийг ингээд зүгээр явуулаад ахад болдгийм үү? Ямар муу нөлөөтэй одоо тархинд дотор юу болж идэг? Наадах чинь хариулахаас өмнө нэг зүйлийг бас хэлчихээ тархитай холбоотой. Хүн эцэг хийж болох бодит зүйл гэвэл хүүхэд унтж яхад тэр нөгөө нэг Wi-Fi гэл нөгөө янз бүрийн цахилгаан соронзон орон үүсгэж байдаг тэр зүйлсүүдийг хурааж салгаж байгаарай. Утсуудыг болж өгвөл салгаж байгаарай. Танаа хүүхэд байдаг өрөөнд тийм ээ тийм цахилгаан соронзон орон үүсгдэг бол тэд нарыг салга. За тэрнтэй адилхан хамгийн их асуудал байгаа шууд би бодит зөвлөгөөнүүдөө өгчөд яагаад энэ зөвлөгөөг өгөх болж байгаа шалтгаан юу гэдгийг хэлчихэ. Тэгэхээр тэрнтэй адилхан гэртээ орж ирээд бүгдээрээ утаснуудыг өөрсдөө дүрм журм гаргах гэнэ штэ. Утаснуудыг нэг газар байлга. Тэр дүрм журм ээжд хамааралтай, аавд ч хамааралтай. Дэлгэцийн цагийг хязгаартай байлга. Тэ орой ерөөсөө 30 минут ч юм уу эсвэл 1 цаг үздэг. Тэр дүрм журм ээж аавд ч хамаатай, үр хүүхдүүд ч хамаатай. Хүүхдүүд унтсны дараа эцэг эхчүүд дэлгэц үзэн тэр нь бол тустай. Тэрийг ээж аавын цаг шүү гэдэг. Тэгээд хүүхдүүд барьцаад ахгүй хүүхдүүд ч угаасаа бүр хархан багасаа ижилхэн байх ёстой, шудраг байх ёстой гэдэг тэр хим хэмжээ өөрсдөд нь байдаг байхгүй. Тэгэхээр шудраг байх гэдэг шүү дээ. Би яг тэр 30 минут үзээд
Чи яхахлаараа 3 цаг үзээд байгаа юм. Тэгэхээр тэр чинь биднэрт насанд хүрэхчдийн дүрм журм нөр учраас бид нар та нарыг унтсны дараа 3 цаг үзнэ. Тэгэхгүй бол өөрөөсөө 30 минутуудад хязгаарлагдмал нэг сэрээд би цагаад төрөөд ирсэн чинь нөхдүүд үзээд сууж байвал асуудал байхгүй. Тэгэхээр тэрийг бас тодорхойлох хэрэгтэй. Тэр нэг зүйл юм. Хоёр дахь зүйл нь гэвэл тодорхой хэмжээний ялангуяа технологи сайн. Тэгээ за iPad янз бүрийн юм сайн мэдээллийг авна, зарим нэгэн сурах тийм ээ. Янз бүрийн сайн юм сурна. Зөндөө олон сайн юм байна. Гэтэл сар юм их байгаад байгаа учраас одооноос та түрүүн чи хамгийн эхлээд хэлчихсэн. Сайн хүн болоосоо, сайхан хүн болоосоо гэдэг талаас явж байгаа учраас ер нь өөрөө өөрийгөө алдахгүй бүрэн бүтэн хүн байж өөрийгөө таны цогц гэдэг талаасаа байх гэж байна. Технологид бүү баригдаасаа гэдэг ямиг чи энэ контролтой байгаасаа гэдэг ямиг та хүүхдүүдтэй үлгэрлэж зааж өгöd байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр утгаараа тоглож болно шүү дээ. Тоглоомоос зүүндээ за би Minecraft зүгээр хэлье. Математик сэтгэлгээ, анализ хийх сэтгэлгээ янз зөндөө олон юм хөгждөг тэрүүгээр. Тэгтээ тэрнтэй чинь зэрэгцээд олиггүй муу юмнууд нь зөндөөх байдаг учраас тоглохын өмнө хязгаарлалтай тэр цаг хугацаанд тэгээд энэ цагийн мэдрэмжүүдийг өгөхгүй бол ганцхан хүүхдч биш том хүн хүртэл өөрсдөө дуртай юмаа хийхээрээ нөгөө тархинд чинь допамин нөгөө болж шүү дээ. Өстөө сайн байна чадж гин гэд шагналын системээрээ яваад цагийнхаа мэдрэмжийг алдчихад байдаг. Хүүхдүүдийн асуудал биш том хүний асуудал бас. Тэгэхээр тэрнээсээ хамаараа цагийн мэдрэмж гэдэг цагийн перспектив алдагдаад ирэхээрээ анзаарахгүй тэрэн дотроос ороод цаг болно. Тэгээд явандаа бүх юм амьдрал өөр хэрэгцээтэй чухал юмнуудаа мартагдаад ингээд ирэх нэ штэ. Тэгэхээр нөгөө хамаарал ингээд үүсэж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөө өөрийгөө хязгаарлах, өөрөө өөрийгөө хянах тэр системүүд чинь алдагдаад эхэлж байгаа учраас бага байхад нь та тэрийг өөрөө хянахгүй штэ хүүхэд. Тэгэхээр та хянаж явах хэрэгтэй байхгүй юу? 30 минут тоглоно. Би 30 минут тоглоход яг 20 минут болох чинь би анхааруулна. 5 минутын өмнө би хэлнэ. Тэгээд хар хүүхдүүд ингээд аяндаа сурчна. Энийг бол юу гэвэл би шивэдүүдээс сурсан би өөрийнхөө хоёр жишээ гэлжээ. Хоёр юм байгаа. Нэг нь бол хүүхдүүд нөгөө нэг өөрийнхөө шуналт хүслээ хязгаарлах. Тэр нь болохоор нөгөө чихэр идүүлэхгүй. Чихэр ерөөсөө хагасаа өдрөл иддэг. Тэгээд тэрийг чинь эхлээд яг нэг зуршил болсон болохоор ингээд зуршаад сурчиж байгаа юм. Дараа нь хөвшил болчихж байгаа байхгүй. Тэгээд Монголд очихоор захын хүн чихэр өгдөг. Тэгээд тэрийг би хагасаа өдөр идэнэ гэд хадгалаа нөгөө өөрийнхөө дүрм журмыг хийгээд дараа тэр нь хөвшил болсон. Тэгэнгүүт дараа нь яаж чихрийг 7 хоногт нэг л удаа идэж байгаа вэ гэдгийг шинжлэх ухааны үздэгээр тайлбарлаж өгөхөр ойлгомжтой байгаа байхгүй тийм. Ухамсартай болоод ирэнгүүт яг тэгэл тэрнтэй адилхан тэр нь бол нэг зүйл байгаа байхгүй юу. Нөгөөх нэг зүйл нь тэр нөгөө шунал сэтгэл хүслээ дарддаг уу би өөрөө шунал хүслээ дарддаг. Нөгөөх нь хариуцлах сургадаг нэг зүйл нь гэвэл эхнээсээ нэг хөөрхөн жижигхэн өөрийг нь тайвшруулдаг тоглоомыг өгцөн. Энэ чи энийг л хариуцаад явна. Чи алга болвол наадах чинь чиний асуудал, алга болохгүй бол бас чиний асуудал. Хэрвээ чи наадахаа өөрөө та энийг харж байгаарэ гэд би харж байхдаа алга болгосон бол би хариуцлах үлээ. Тэгэхээр мань нөхөр тэгэл тэр цагаас эхлээл өөрийнхөө юмыг хариуцаад тэр нөгөө нэг мэдрэл хариуцлага авах чадвар нь жижигхэн тоглоомноос эхэлдэг байхгүй дээ. Тэгээ тэрнтэй адилхан нөгөө нэг манай өөрийн маань хүүч эрхнийгд эрэгтэй хүүхдүүд ч угаасаа байглаасаа энэ нэг онцлог ярьж эрэгтэй хүмүүсийн тархины онцлог, эмэгтэй хүмүүсийн тархины онцлог энэ хэл ярианаас нь хэл ярьж байгаа хэлний сонголт, хэлний хэрэглээнээс нь үзээд эрэгтэй хүмүүс ер нь бол иймэрхүү ярьдаг юм байна. Тэрнтэй холбоотой эрэгтэй хүмүүсийн тархины онцлог нь тархины үйл ажиллагааных нь онцлог юм байна. Эмэгтэй хүний юм байна гэдэг нь ялгаатай байхгүй. Тэр эрэгтэй хүүхдүүдэд илүү ажиглагддаг. Ээж аваад ингээд анзааруул илүү харна. Тэгэхээр эрэгтэй хүүхдүүд биологийнхоо хувьд илүү сүүлд хэлд орох тий. Эсвэл биологийнхоо хувьд энэ тэр нөгөө өөрийнхөө мэдрэмжээ тийм ээ ойлгоод тэрийг илэрхийлэх чадвар дээр энэ төр байгаад ингээд сүүл тэрнээс биш миний хүү гүндийг өгөө энэ төр гэж юурөөс нөгөө нэг шошго тавьж болохгүй нэ шүү дээ тий. Мань нөхөр чинь тэрийг ойлгох гээд за би энэ ойлгох хэрэгтэй байлгүй. Зү яах юм болоо энэ төр тэр дотор чинь процесс яваад байна шүү дээ. Separation гэж юм болдгийг. Тэрийгээ салгаж ирэнгүүтээ тий. Тэгээ тэрийгээ нөгөө ойлгож чадахгүй болонгуудаа эрэгтэй хүүхдүүд хөөх юм илэрхийлэх хамгийн түрүүнд уур ааш, уйлаан,
дуугаа өндөрсөх энэ төрөйг гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр тэрийг ерөөсөө үгүйсгэж болохгүй, дуугаа ичи юу сүртэй хэмжээ энэ гэж ерөөсөө болохгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Тийм. Тэгэхээр одоо юу гэвэл тэр чинь юун дээр гарч ирэх вэ гэвэл саяын дээр дэлгэцэн юун дээр гарч ирэх байхгүй юу? Тэрийг хязгаарлаж өгөөгүй, хязгаарлаж тодорхой байхгүй бол эрэгтэй хүүхдүүд илэрхийлэхдээ тэр сая хэлсэн уур, ааш, дургуутсал энэ уураар юм авч иддэг ч юм уу тиймэрхүү байдлаар илэрхийлнэ. Тэгэхээр тэр чинь яванда хамааралд ороод саяын хэлсэн өөрийгөө хязгаарлагдмал байдал нь алдагдаад цагийн байдал алдагдаад тэрийг алдагдчихж байгаа чинь энэ бүгд хүрчиж гин гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ дээр бол тэр дэлгэцийн хамааралд өвчин одоо бол Европт бүр нэр томьёо болоод эмгэг гэдэг нь тодорхой болоод үндсэндээ баг насанд хүрсэн хар тамхинд орчихсон тэр хар тамхины хамааралтай хүнээс те хэрхэн эмчлэх вэ гэдэгтэй баг адилхан юм болоод явчихж гин гэсэн үг байхгүй юу. Та нөгөө дөрөв хэлсэндээ 30 минут 1 цаг тэр гэхдээ наснаас хамааралтай. Наснаас хамааралтай тийм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэгээд хүүхдийн сэтгэл зүйн бас олон улсын дэлхийн байгууллага тэрнээс хамааралтай зөвлөмжүүд байгаа. Тэр зөвлөмжийн дагуу би одоо хэлмээргүй чи хөгжиж байгаа тэр зөвлөмжийн дагуу тий ер нь хэдэн настай хүүхэд хэдэн цаг унтах ёстой юм, хэдэн настай хүн хэдэн цаг тэр нөгөө нэг дэлгэцэн юм үзэж явах ёстой вэ гэдгийг өгсөн зөвлөмжүүд байгаа тий. Тэрийг нь дагчвал зүгээр. За ойлголоо. Зал чадвар хоёлаа дэлгэцэн талаар ярьсан. Би нөгөө асуух гэдэг орхигдуулсан юм байна уу? Эсвэл таны хувьд нөгөө хөшөө оруулах хэрэгтэй энэ сэдвт багтаж байгаа гэсэн. Би нэг зүйлийг бас хэлчихгүй дэлгэцтэй холбоотой. Дэлгэцтэй ер нь хамааралтай холбоотой нэг зүйл гэвэл хүүхдийг ямар нэгэн байдлаар айдас битгий хүргээрээ, айдас битгий үүсгээрээ ерөөсөө битгий зодорой. Ерөөсөө битгий зодорой. Хэрвээ та хүүхдийг зодож байгаа бол Монгол ээж аавуудын бид нар ч нөгөө нэг өөрсдөө реакц чөлөөтөө хязгаарахгүйгээр хийдэг. Энд чинь реакц үзүүлэхдээ хязгаарлагдмар штэ. Би ингээд энийг уурандаа хамины хүн дургүй өргөнгүүд цогтг нь миний анхны реакц гэдэг байлаа гэж боддог. Тэгвэл би огт бодохгүйгээр реакц үзүүлдэг тийм байсан чинь энд ирсэн чинь хүн зохиж болохгүй юм байна. Гэтэл энд чинь хүүхдүүд хүн зохиж болохгүй юм байна гэдгийг цэцэрлэгтээ явж байгаа сурцсан. Тийм мэдсэн. Тэгэхээр бид нар нөгөө тэрийг мэдсэн ээж аауд чинь өөрсдөө дургуутсал болгоод гарлуун цогтөг. Тэгэхээр өвдөлт үүсгэн. Өвдөлт үүсгэж байгаа энэ мэдрэмжүүдээ шүү дээ. Яа өвдөж чинь ээж цогчлоо. Тэгээд нэг өвдөж чинь гэдэг тэр мэдрэмж нь ээж цогчлоо гэдэг гомдоосон мэдрэмжүүд үлдчихдэг байхгүй юу? Тэр чинь баруун тархи нөгөө нэг эртний тархинд үлдсэн учраас сая нөгөө гимтэлтэй хүмүүс шүү дээ. Тэрэнд үлдэх гэдэг. Тэгэхээр Монгол ээж аавудаа ялангуяа реакц үзүүлэнгүүтээ хит их дуугаа өндөрсгөж хүүхдэд айц чи яагаад ямар ойлгохгүй энэ гэдэг гинт огцом дуугаа өндөрсгөө хүүхдэд айц үсгэж идэг. Ойр дотны харилцаатай хамгийн амар амгалан байх гэр оронд нь айц хүүхд үүсгэх, хүүхдэд өвдөлт үүсгэх, хүүхдэд тийм энэ гэр орондоо амигдаа нөгөө байж хахад тархинд бол ингээд амигдала маш их хэмжээгээр гараад хөө аюул болж гин гэдэг юм үүсэт байгаа аахгүй юу. Тэгээд тэрийг нөгөө нэг тархины нэг таламус тэрийг нь манай машинаар бол бромс хийх хэрэгтэй аахгүй юу. Тийм бромслоо тий зогсоож явах хэрэгтэй тий тоормслох хэрэгтэй тий. Тэгвэл тоормслохоос илүү нөгөө байнга газаа өгөөрөө яа гэдэг үлээ нөгөө нэг тий хурдаа нэмээрээ. Хурдаа нэмэл аюул яши гэдэг тийм байгаад байгаа чинь нөгөө нэг багтаа стресс нөгөө допамин байнга үсэд стресс гормон даавар байнга бий болоод байгаа аахгүй. Тэгэхээр тэрийг гэр орондоо байж байхад тий тэр амигдала тэр хипоталамус энэ төр чинь ер нь гээд хэрэггүй тий амигдала байхгүй байх тэр чинь бас би яагаад тэр амигдалыг чухалчилж байгаа юм бэ гэвэл бага насны хүүхдэд энэ чинь айгүй хэр байдаг байхгүй. Энийг нь би хэлж энэ байх хэрэгтэй эсхийг нь бол мэдэхгүй нэг судалгаа хийдэг байхгүй юу. Туршилт амьтнуудын опаны сармагчингийн амигдалагын тархины тэр амигдала хэсгийг нь авцсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр нөгөө сармагчингууд юунаас могоноос айдаг гэсэн чинь тэр айдсан байхгүй болсон. Амарин тий.